Сайн байцгаана уу үзэгч та бүхэндээ пүрэв гарагийн мэндийг айлтган дэвшүүлье. Төвөмбөсийн ДБС-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг Төвөмбөсийн мэдээллийн үйлдвэрийн ээлжиц дугаар үзэгч та бүхэндээ хүрэх гэж байна. Бид орой бүрийн 19 цагаас аймгийн хэмжээнд өрнсөн цоо шин мэдээлэлээ танилцуулдаг үлээ. Хөтөлбөртөө анхаарна. Архан сумын малчин багийн 3 шар хэсгээр сагсан бөмбөгийн иж бүрэн хүүхдийн тоглоомын талбай ашиглалтанд орлоо. Энэ бол удаа дараа иргэдээс маш их хүсэлт ирсэн. Тэгээ сумын иргэдийн хурлын төлөөлөгчийн ажлын хүрээнд сагсан бөмбөгийн 3/3-ын талбайг өнөөдөр ашиглалтанд оруулсандаа маш их баяртай байна. За малчин багийн 3 шар хэсэгт маань 0-16 насны 40-с 50 хүүхэд байгаа. Тэгээ тэр хүүхдүүд маань энэ тоглоомынхаа талбай дээр сайхан тоглох байхаа. Тэгээд 3/3 сагсан бөмбөгийн талбай маань маш чанартай гоё хийгдсэн байна. Энэ болохоор аслагдсан гэр ороод тийм гоё тоглоомын талбай хийсэндээ бол бас маш их баяртай байна. За манай 3 шар хэсэгт маань удаг ашиглалтанд орлоо. Одоо хүүхдийн тоглоомын талбай орлоо. Цаашлаад иргэдийнхээ санал хүслийн дагуу ажлуудыг үе шаттай хийж хэрэгжүүлэх болно. Тоглоомын талбай маань 22 сая төгрөгөөр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн болно. Тархуул аймгийн Дархан сумын хэмжээнд орон нутгийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөрөөр 18 баг дээр нийт 68 төсөл арга хэмжээ хэрэгжсэн. Уг арга хэмжээ нь болохоор иргэдийн оролцоотой иргэдийн саналыг үндэслээд төлөөлөгчөөр уламжилж ингэж хэрэгжиж явж байгаа. Үүний нэг болох одоо малчин багийн 3/3 сагс хөтөлбөр өнөөдөр ингээ комисс ажиллаж хүлээж авч байна. Хүний тодорхойлох болгоно үүснэ гэдгийг бас би апproach хийж чадсан. За хүний эрхийн үндэсний комисс маань орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа референтийн үйл ажиллагааг улам илүү одоо өргөн дэлгэрэнгүй болгох үүднээс хүний эрхийн нээлттэй арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Тэгээ энэ удаагийн маань арга хэмжээ Тархан уул аймагт зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн одоо нээлттэй өдрийн маань гол зорилго болохоор цахим технологи ба хүний эрх гэдэг агуулгын хүрээнд явагдаж байгаа. Энэ тэгэхээр сургалт маань ч гэсэндээ цахим технологи ба хүний эрх гэдэг нэртэй. Тэгэхээр энэ дотор юу бид нэр агуулж байна гэхээр одоо нөгөө хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиараа ялангуяа төрийн албан хаагчид маань төрийн үйлчлэгийг үзүүлэхдээ хүний хувийн мэдээлэлтэй харилцдаг, цуглуулдаг, хариуцагч болчихж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд ямар эрх үүрэг үүсэж байгаа юм, анхаарах ямар асуудлууд байгаа юм те цахим технологитой холбоотойгоор хүний одоо зөрчигдөх эрсдэл ямар эрсдэл байгаа юм түүнээс яаж одоо хамгаалах вэ зэрэг асуудлуудыг бид нэр энэ удаагийнхаа сургалтанд оруулж байгаа. Тэгэхээр энэ үр дүн ямар юм бэ гэхээр угаасаа төрийн албан хаагчид маань өөрөө одоо хүссэн үсээгүй гэдэг юм уу тийм ээ төрийн зэрэг үргийг хэрэгжүүлэхдээ хүний эрхийг хамгаалдаг, зам хүний хувийн мэдээлэлтэй харьцдаг учраас ашгүй бас мэдүүл зохиох юм мэдээллүүдийг л бид нэр хүргэж байгаа. Сургалтанд бол өнөөдөр бол нэг 50 орчим албан хаагч оролцож байна. Ер нь бол төрийн захиргаа, төрийн үйлчилгээ, төрийн тусгай гэдэг бүхэл төрийн байгууллагуудын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа албан хаагчтайгаа бид аль болох хамруулахыг зорж байна. Тэгээд энэ сургалтаар бас яригдж байгаа зүйлүүдийг маань төрийн албан хаагчид маань бас одоо энэ PPT мэдээллүүдийг аваад өөрсдийнхөө одоо хэрэгцээндээ албан хаагчтай мөн цааш нь бас дэлгэрүүлээд түгээхэд бас нээлттэй болж байгаа. Төрөмчийн бодлого зүйлтийн газар өмнө хөрөнгөний хөдөлгөөнтэй холбоотой захим системтэй байсан. Тэгээд энэхүү системийг сайжруулахын үүднээс илүү шинэ сайжруулсан хөлбөрийг гаргаад одоо өнөөдөр Дархан уул аймгийн төрийн болон орон төхөөрөмчийн хуулийн этгээд болон холбогдох мэргэжлэнүүдэд энэхүү захим системийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж үдээс хойш сургалтын дээр одоо практик тестийг хийхээр одоо яг эд явагдаж байна. Энэхүү систем нь захим шилжснээр тухайн байгууллагын систем нь улсын бүртгэлийн ерөнхий газар, автоэврийн үндэсний төв, газар зохион байгуулалт, геодит зурагчдын ерөнхий газар, сангийн яамны ПИМ форум, ПИМИС гэсэн системтэй холбогдсоноор тухайн төрийн болон орон нутгийн мэдээлэл маань нэг том мэдээлэлтэй болж үнэн зөв дататай болно гэж илүү даваа талыг бий болгож байгаа юм аа. Манай систем нь иргэд олон нийт нээлттэй портал систем, байгууллагад ашиглах систем, хяналтын систем гэсэн 3 төрлөөр бүрдэж байгаа. Иргэд олон нийтэд нээлттэй байгаа портал систем маань түрээс дуудлага худалдаа агтлсан бараа гэсэн зэснээс одоо жишээ нь агтлсан барааны дэлгүүрээс тухайн иргэн маань хөрөнгө агтлсан гэж тохиолдол агтлсан барааны дэлгүүрийн зэс рүү ороод өөрөө сонирхсон агтлсан барааг худалдан авах боломжтой. Түрээс дуудлага худалдаан дээр болохоор тухайн иргэн тухайн байгууллагын дуудлага худалдаанд захимаар хаанаас интернетийн нөхцөлд захимаар оролцоод ямар нэгэн хүний оролцоогүйгээр тийм ашиг сонирхлын зөрчил үүсгүйгээр оролцоод боломж бүрдүүлж байгаа юм аа. Түрээсийн хувьд бол тухайн
төрийн болон орон төхөөрөмжийн хуулийн этгээдүүд нь илүүдэлтэй байдал баг түрээслэх сонгон шалгуулалтыг портал систем дээрээ тавиад тухайн сонгон шалгуулалтанд иргэд аж ахуйн нэгж маань материалын дагуу бүгдийн сонгон шалгуулалтын цахим орчинд оролцоод явах боломжийг бүрдүүлж байгаа. За одоогийн байдлаар бол ерөнхий сайдын албан даалгаврын 04 дугаар албан даалгаврын дагуу 8 сарын 25-нд иргэдийн нээлттэй портал системийг байршуулсан байгаа. Тэр системээр манай иргэд аж ахуйн нэгж маань хүссэн мэдээлэлд төрийн бол орон төхөөрөмжийн хуулийн этгээдийн мэдээлэл бүх мэдээллүүдийг манай портал системээс аваад явах боломжтой байгаамаа. Захин орчинд үйлдэгдчүү залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн цагдаагийн газартай хамтран дарханчууд залилуулахгүй мэдээлэл сурталчилгааны аянг он дуустал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Зохион байгуулагдчуу арга хэмжээнд Дархан уул аймагт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоо байна. Сайн байна уу? Дарханчуудаа энэ өдрийн мэндийг хүргэж байна. Дарханчууд залилуулахгүй арга хэмжээнд ICE компани хамт олон маань нэгдэж байна. Бид бүхэн 500 ширхэг усан дээр энэхүү стикерийг наам байршуулсан байна. Өнөөдрийн хувьд бол бид нар 200 ширхэг болонтой усан дээр наам байршуулж бэлдсэн байна. Иймд иргэд та бүхэн өөрийгөө болон бусдыг залилуулах гэмтэргээс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг уриалж байна. Тухайлбал 15 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Исман Вайтер хязгаарлагдмал хувьцаат компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран оролцож өөрийн үйлдвэрлэдэг цэвэр усны 20 литрийн боллон дээр залилах гэмтэргээс урьдчилан сэргийлэх 500 ширхэг стикерийг хэвлүүлэн байршуулад байна. Өнөөдөр буюу 10 дугаар сарын 9-ний өдөр эхний 200 ширхэг ус иргэд болон аж ахуй нэгж байгууллага руу түгээлтэнд гарч байна. Энэхий стикерийг байршуулснаар цэвэр усаар дамжуулан иргэдэд мэдээллийг түргэн шуурхаа хүрэхээс гадна удаан хугацаанд ашиглах боломжтой юм а. Иймд иргэд та бүхнийг мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагаж залилах гэмтэргээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. Хүний эрхийн үндэсний комиссаас хүний эрхийн нээлттэй өдөр уламжлалт арга хэмжээг Дархан уул аймагт зохион байгуулж байна. За аймгийн удирдлагуудын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэгш шамран сургах асуудлыг бас хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Сургуулиуд бэлэн биш байна. Цэцэрлэгүүд бэлэн биш байна. Багш нарт хүндрэл учирч байна гэдэг асуудлыг тавьж байна. За Монгол улс 2008 онд нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцэд нэгдэж орсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусад хүмүүстэй яг адилхан амьдрах ийм орчин нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг үүрэг амлалт авсан улсаа. Нөгөө талаас Монгол улсын үндсэн хууль бол хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг бид бүтээнэ гэсэн ийм улс орны алсын хараа үнэт зүйлийг тодорхойлсон. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхдтэй адилхан ердийн сургуульд сургах энэ үзэл санаа бол хүнлэг маш чухал үзэл санаа мөн. Мэдээж энэ үзэл санааг ялангуяа энэ олон жилийн туршид Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд байдаг юм уу? Цөөн тооны хүүхдүүд бол ердийн сургуульд хамрагдаж ингэж сурч ирсэн. Бүх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сурч боловсрох боломжийг олох тэр тусмаа ердийн сургуульд боловсрол олох энэ боломжийг хүлчилсэн эхний жилүүд явж байна. Маш их бэрхшээл нөхцөл байдал байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр энэ дээр хүний эрхийн үндэсний комиссаас бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамран сургах энэ үзэл санааг Монгол улсад хэрэгжүүлэхэд хаана ямар сайн туршлага байна вэ? Дээрээс нь ямар бэрхшээл тулгарч байна гэдэг асуудлыг бол улс орны хэмжээнд судалж байгаамаа. За энэ хүрээнд ч гэсэндээ Дархан уул аймгийн тодорхой сургуулиудад үнэлгээ судалгааны ажил бол манай Дархан уул аймаг дахь референт хариуцаад хийж байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бусад хүүхдүүдийн адил сурна гэдэг бол бид үнэхээр дэмжиж хэрэгжүүлэх штэй үзэл санаа мөн. Гэхдээ харин энэ бол маш их хэмжээний бэлэн байдлыг, бэлтгэл ажлыг, сургуулийн орчин бэлэн байхыг, шатах гарц, орц бэлэн байхыг, сурах бичигтэй байхыг, багш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд яаж сурах арга барилаа мэддэг байхыг, ангийн хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй найзтайгаа яаж тоглох вэ, яаж хамтдаа суралцах вэ гэдгийг мэддэг, тэр нь дассан ийм хандлагатай байхыг, за сургуулийн орчин эцэг эхчүүдийн зүгээс дэмжлэгтэй байхыг, багш нь гэх мэтчлэн маш их бэлтгэл ажил шаардлагатай
ийм одоо шинэ реформ юм л да. Тэгэхээр энэ дээр одоо бид хүний эрхийн үндэсний комисс, боловсролын яам болон одоо бусад байгууллагуудад улс орны хэмжээнд үүсэж байгаа бодит нөхцөл байдал энийг шийдвэрлэх арга замын талаарх зөвлөмжийг хургуулахаар ажиллаж байгаамаа. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Sky Home төрөлцөн маргааны бөөний дэлгүүр маань та бүхний сайн мэддэг 3000 8000 гэдгээр нь сайн мэддэг энэ дэлгүүр маань Магнолийн отхны B1 давхарлуу нүүгээд ирсэн байгаа. За намрын урамшуулалт худалдаа зарлагдсан байгаа. 10 сарын 8-наас 10 сарын 20 хүртэл за бүх бараа маань 50% хямдарсан. 3000-ын бүх бараа маань бүгд 1500 болж хямдарсан байгаа. За 8000-ын бүх бараа маань болохоор 6000 болоод хямдарсан байгаа. За байгаа бараа маань ер нь цөөхөн тоотой байгаа болохоор та хэд маань амжиж үйлчлүүлээрэй. За энэ хэсэг маань болохоор 3000 хүүхдийн тоглоомны хэсэг байна. За энэ хэсэг маань ер нь бүгдээрээ 50% хямдраад 1500 төгрөг болсон байгаа. 10 сарын 8-наас эхлээд 10 сарын 20 хүртэл. За хүүхдийн стресс тайлагч машин, онгоц, эвлүүлдэг тоглоом, лего тоглоом гэд ерөнхийдөө иймэрхүү олон төрлийн тоглоомнууд байгаа. Бүгд 50%-ийн сейл зарласан байгаа шүү. За энэ дээр болохоор охид бүсгүйчүүдийн маань дуртай эмэг бөөгөж, хүзүүний зүйлд хавчаар, буугавч гэд ерөн бүгд байгаа. Эднэр маань бас бүгд хямдралдаа орно. За охтуудын ийм хөөрхөн даруулга, обро шиг охид залуучуудын маань энэ утасны зөвлөлтүүд бас бүгд хямдралдаа орсон байгаа. За энэ тасаг маань болохоор бичиг хэргийн тасаг байгаа. За бичиг хэргийн тасаг мөн адил 3000-аас 1500 болоод 50%-ийн хямдралд орсон байгаа. За дунд ахлах ангийн хүүхдийн энэ штринг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хурдан атдаг ийм үзэг, цавуу, тодруулагч гээд ер нь бол хичээлд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгсэл байна. Бүгд хямдраад 1500 болсон байгаа. За манай энэ тасаг маань болохоор өдөр тутмын гэр ахуйн өргөн хэрэглээний бараанууд байгаа. За хөөрхөн ийм дэрний уутнууд манаас бүгд ирсэн байгаа. За энэ маань болохоор ингээ өнгө, хэлбэр, зураг олон төрлөөр ирсэн байгаа. За та хэд маань ирээд үзээрэй. Эднэр бүгд 50% хямдралтай байгаа шүү. За одоо ингээд ургац ногоо дарахад хэрэгтэй бас ийм 500 г-ийн багтаамжтай ийм шилэн савнууд маань бас хямдралд орсон байгаа. За энэгээр ингээд айл гэрт хэрэгтэй стакан, саруултай аяг, вино, вискиний хундаг гэх мэтчлэн ирсэн байгаа. Бүгд хямдралдаа багтана. За энэ тасаг маань болохоор тоглоомын тасаг байгаа. Тоглоомын тасаг энэ чихмлүүд маань өмнө 15-аар зарагдажсэн бол бүгд сейл зарлаад 8000 болсон байгаа. За хуучин тоглоомнууд нь болохоор ингээд бүгд 6000 төгрөгөөр зарагдаж байгаа. Хямдрал зарласан байгаа. Энэ удаагийн хямдралд маань усны эндүү, сенс центр маань бас бүгд 50% хямдарсан байгаа. Хямдраад бүгд 8000 болсон байгаа. За энэ аяг тавг угаадаг, жимс угаадаг энэ угаагч шингэн маань бас бүгд хямдралд ороод 6000 болсон байгаа шүү.
За 500 грамтай угаалгын нутгууд маань болохоор бүгд 3000-аас 50% хямдраад 1500 болсон. За 2 кг-тай угаалгын нунтаг 30 ширхэгтэй гэлэн бок маань бүгд 8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За 5 кг-тай угаалгын хуурай нунтаг маань бас 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна. За ийм шилэн чихрийн тавыг, салаадны тавыг маань бүгд хямдралд орсон. За дөрөвтэй ийм амтлагчны сав болон ийм ааруул чихэрний сав маань ирсэн байгаа. За ийм литр 500-тай шилэн данх маань бас ирсэн байгаа шүү. За энэ хүүхдийн соролтын аягнууд маань бас 4000 болоод хямдарсан байгаа. За салфетигний сав маань болохоор ягаан цагаан хар гэд өнгөний сонголттой ирсэн байгаа. За ийм буцалдаг данх маань бас хямдралд орсон байгаа. Бүгд 6000 болсон байгаа шүү. За энэ 2, 3, 5, 8, 10 литрийн цорогтой цороггүй давхар тахтай шилэн савнууд маань бас мөн адилхан хямдралд орсон байгаа. Одоо үзэгч та бүхэндээ цагаарын мэдээлэлээ толилуулъя. DBS-ийн мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарын дүрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш ирэх уулзъя.